Би тэд өнгө сая нэг хоол идчихэд хамгийн түрүүнд идсэн хоол юу гэхээр Макдоналдс орж бүргэр идсэн. За одоо болохоор би тэд шөнийн гудамж олчдаг гудамж руу явж байна. За би тэд хөлний массажинд орж байна. Гудамжинд массаж хийх гоё байдаг. Хүмүүсийг ажиглаад. Энэ хавар дандаа Европ хүмүүс аялж байна. Японочууд харагдаж байна, солонгосчууд, монголчууд их ховор харагдаад байгаа юм. Тэгээ би хар шилжсэн байгаа гэхээр энд аягүй хоол моол хийгээд аягүй утаатай байгаа учраас даасаг хийлгээд нүдний хаглаанд ороод удааг байгаа учраас би хамгаалах гэдэг юм хар шил харахад зүйцэн байж байна. За яг одоо Таиландд 19 цаг 16 минут болж байна. За манай охин энд суугаад ганцаархнаа. Би тэнд сууж байгаа. Гоё нөө. Yes. За Таиландын жажимяны авсан. Гоё юм. Монгол дэдгээс хамаагүй гоё. Завтай гоё. Аппарат. Гоё шүү. Энэ гоё юм шиг. Тэгээ махан идэх махан аяа гоё. Бид нар Бангкокт ирээд 2 өдөр болж байна. За яг одоо 4 жил дараалаад 2021, 22, 23, 24 оны Мичелинийг авсан юм алдарт амттан гэдэж үзэж байна. За энэ юутай болохоор гаднах нь блинчкний гурилтай, дотроо coconut кремтэй, за shrimpтэй гэсэн. Одоо амсч үзье. За ийм юм байна. Жоо нэло юм. Crispy юм. Өстөд оцгоо нь хацуу. Амт нь гоё юм. За би энд дэжтэй. 10-аас 5 өгье. Аим нэло мэн. За дараах нь. Мөн одоо өндөгний юу юм бэ? Нара хахад биш яг юу шиг. Зонг салат юм шиг.
За сая буудалд орж ирлээ. За тэгээд өнөөдөр 12 сарын 29. Тэгээд энэ буудал болохоор шинэ буудал. Би энэ дээр хаягийн бас гаргачихъя. Цоо шинэ буудал учраас доторх бүх зүйлс аим гоё. Цэвэрхэн. Хөш. За тэгээд би та нарт энэ буудлыг бас гоё танилцуулъя. Гадаах орчин бас гоё. Шууд голынхаа хажууд байт юм бэл. Тийм учраас шууд тэндээсээ усан огцоос дуудаж болдог. Манай охин бит хоёр ингээд байж. За тэгээд энэ буудлын бас гоё санагдсан зүйл нь болохоор нэг тийм дуу чимээ айгу баг гэх юм уу. Хүн ингээ божигнаад байдаггүй. Тэгээд зөвхөн энэ буудал руу орохын тулд маш харуул хамгаалттай юм билээ. За тэгээд байны өрөөмж гэсэн их өөр юм билээ. Гэт. За тэгээд энэ буудалд хоёр дахь оройгоо хонох гэж байна. За одоо ингэж явсаар агаад пул энд байна. Эндээ хөрхэн кафетэй. Гэтэ нүдээр харуул бүр улам үзэсгэлэн харагдана л та. За цаа талд нь болохоор юм гол урсж байгаа. Тэр гүүр нь бол янзын гоё байгааз орой бол. Би л энэ буудлыг Бангкокт ирсэн хүмүүс заавал ирээсэй гэж санал болгоно. За одоо энэ ингэж явж байгаа. Ийм хөрхэн гарцтай юм л усан энд зав ирээд янзын гоё яана. За оройд болохоор хүмүүс энд ингэж юм уугаад байж байдаг юм байна. Чилрээд. За ийшээгээ жоохон харанхуу. За тэр нэг бас гоёмсаг гүүр байна. За одоо бүгдээрээ буцаад алхъя. Шинэ жилийн гоё уур амьсгал орцсон байна. За манай эд энд ингэж байж байна. За сая орж ирчээд байж гэн. Би сая бассейнд ерөөс орж чадсангүй. Яа тэгэхээр би усны хувцсгүй. Усны хувцаг Монголд орхисон. Үгүй би шууд Таиландаас л усны хувцас аавна гэж бодсон чинь өнөөдөр орсон дэлгүүрүүдэд бол яг миний сэтгэлд нийцсэн усны хувцас олцсонгүй. Тийм болохоор би усны хувцас аваагүй учраас өнөөдөр бассейнд орж чадсангүй. Тэгээ сая би зөндөө шумууланд хазууллаа нараа бүр хөл мөлөөр зөндөө хазуулаад. За тэгээд сонирхолж хэлэхэд бол Таиландад өмнө нь бид нар 16 хоног жисэн бол за энэ удаа болохоор 21 хоногор ирж байгаа. Яа тэгээд бид нар 16 бол нэг мэтгэл нүд ирэхийн зурал ингээд өнгөрөө дуусчдаг халуун оронд гоё идэв учраас тэгээд Таиланд бол надад бол маш их таалагддаг. За би бол өмнө нь бол өөр Дундад Азийн орнуудаар явж тэгээд далайн эргээр очиж исэн ч гэсэн бүх юм цогц бүтсэн. Тэгээ үнэхээр гоё. Байгаламж тэр хүмүүс нь маш гоё ийдэг, дулаахан, дэлгүүр хэсэг шопинг хийхэд бол үнэхээр супер галзаар. Үнэхээр супер. Тийм болооч тэр юм бол энэ Таиландд бол ирээлэл ахаар үнэхээр гоё ус байдгаа. За манай охин өсөөд нэг юм ээ. Тэгэхээр доошоо явж хоол идээ та. Хонда нэг чикен авч өгнө. Ийм гоё аяга маяга бэлгэлээд гоё юм тий. За Япон олны газар ирсэн байж байна. За дөнгөж тэндээс Лизагийн тоглолтод тоглоом явууллаа. Үнэхээр гоё рил нэ. Энэ дотор юу байгаа нь мэддэггүй гэсэн. Ийм олон төрлүүдтэй. За ийм гоё. Энэ гэхдээ орчин их гоё юм байна уу? Янз юм гоё. За энэ ахад Таиландын стайл кофе нэ. Таиланд брэнд биш. Casa Latin гэдэг. Амар чаф. Casa Latin гэдэг юм. Үгүй. Витамин кофе шиг. Яа, ч юм гоё. Эцгээд байлгүй. Это чиний гэдэг. Passion fruit the orange. Okay, super good. Сэлэг. Самбар.
Энэ ч бас шоколадтай байдаг. Оо гоё юм. За өнөөдөр энэ буудал дээр байх сүүлийн өдөр ээ. Энд ингээ гоё гүүр харагдаад энд бассейн. За тэгээ өнөөдөр усны хувцас авсан. Өнөөрөө бас орноо. Маргааш бид нэр буудлаа солины яад бол 12 сарын 31 шинэ жилээ бид нэр хотын төвд өнгөрүүлэхээр болсон байгаа. За зоочд одоо айгүйх байна. Паттай гэдэг Таиландын за монголоор бол нэг цовин байдаг хоол нэг гоё амттай. Баг зэрэг хөстэй. Паттай захиалсан, пицца гарахгүй гэсэн. Өөр юу захиалчлаа? Карбонара захиалсан юм. But we didn't know, it came in so big quantity. So we're so sorry, Oh my god, the food is so cute. There's a flower on this. Oh my god. За одоо Таиландын үндэсний хоол. Баг зэрэг халуун ногтой. Гэтэ ийм тунгалаг гомдоо. Үндэс. Ингээд хасан дөхөө. Энэ самарта. Садэрнээ сам авахаар мэдсэн. Гэтэ газар амт нь өөр. Ийм. Аяа. 이거 같죠. 막그런 게 야간 정근 때 온도 때 야간 정근 없어요. 안 먹어요.